За ямар ч гэсэн энэ төсөл бол мэдээж одоо явах ёстой гэж бодож байна. Олон ч одоо бас аж ахуй нэгж иргэдэд орон нутгийн одоо цааш тийм бас хөгжилд ч гэсэн давуу тал үүсгэх нь бол одоо тодорхой. Гэхдээ зөвхөн нэг юм одоо сайн техникийн имийг сайн ойлгохгүй хүнд яагаад заавал мандалгаагаар дамжуулах хэрэгтэй юм бэ? Тэр угаасаа тэр одоо байгаа шугам дээр нь ингэж эхлэхээ холбож явах ёстой учраас мандалгаагаар дамжиж байгаа мó? Шууд одоо юу руу 10 хэрлүү дамжуулаад ингээд явах Улаанбаатараас дамжуулах боломж байгаагүй мó? Ингээд заавал одоо нөгөө нэг дамжихаар чинь илүү өртөг нэмэгдэхээр ийм харагдаж байгаа. Тэгэд тэрэн дээр нэг хариулт авчи. За хоёрдугаарт энэ нөгөө долларын гэрээ байгаад байна. Төслийг санхүүжуулах 78 одоо сая ам доллар юм ба штэ. Тэгэхээр энэ төгрөгийн ханш сулраад одоо нөхцөл байдал одоо хүнд байх үед төгрөгийн ханш сулрах юм бол энэ өрийн дарамт үүсэх эрсдлийг ер нь тооцсон уу энэ сангийн яам. Хэрв одоо энэ тариф өсөхгүй нөхцөл байдал үүсэх сая инх цэцэг гишүүний яс ярьж байгаа асуудал дээр тариф өсөхгүй байх нөхцөл үүсэх юм бол за энэний алдагдлыг ер нь ямар байгууллага үүрнэ гэж ер нь хэн үүрнэ төсөвт дарамт учруулах юм уу? Яг яаж хэн хариуцах вэ гэдэгтэр нэг хариулт өгөөч ээ. Одоо мэдээж энэ одоо 5 жилийн төслийг судлахдаа сайн тооцож эрсдлийг нь бас тооцсон байлгүй дээ гэж одоо бас бодож байна. За тэгээд мөн төсөл хугацаанд хэрэгжихгүй байх эрсдэл байгаа юу? Тэрэн дээр нэг эрсдэл одоо хугацаанд хэрэгжиж амжиж дуусч чадахгүй бол зардал одоо өсөх бас эрсдэл байгаа юу гэдэгт дээр нэг хариулт авъя. За ажлын хэсэг энэ дээр өөрийгөө танилцуулаарай. Дэд сайдын үүрэг гүйцэтгэгч нааш сууч. Сангийн яамны санхүүгийн бодлогын газар тулгаа гишүүний асуултанд хариулъя. Өрийн удирдлагын хууль заасны дагуу засгийн газар дамжуулан зээлэхдээ төсөвт аливаа нэгэн дарамт авахгүй байх гэсэн заалтын хүрээнд сангийн яам эцсийн зээлдэгч дамжуулан зээлэхдээ ямар валютаар авч байгаа тэр валютаар нь зээлдэг. Өөрөөр хэлбэл эцсийн зээлдэгч маань ерөнхийдөө ханшийн эрсдлийг хүлээнэ гэсэн ийм агуулгатай хуулийн заалт өгдөг учраас ингэж байгаа. За дөрвөн инх цэцэг гишүүний асуултанд бас нэмэлт хариулт өгөхөд энэ болохоор софтвер дээр нэмэх нь 142%. Тэгээд 25 жилийн хугацаатай 5 жил үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх. Ерөнхийдөө бол маш урт хугацааны ер нь бол одоо салбарт олдох бол ер нь бол нэг бараг хөнгөлтэй их усүр болох ийм тооцоололтой байгаа. Софтвер дээр нэмэх нь 142 гэхлээр 5 орчим хувьд байна. За арилжааны банкуд одоо олон улсын санхүүгийн зах зээлээс ерөнхийдөө 3 жилийн хугацаатай их усүрийг 9-өөс 10% ингэж босгож байгаа. Энэ талаараа бас давуу талтай. Олон улсын байгууллагууд олгохдоо бол ерөнхийдөө их усүр дээр үл зээл олгодог байгаа гişүнэ. Энэ дамжуулах нь болохоор бас нөгөө байгаль орчны импакттэй гэдэг утгаар бидэнд бол одоо энэ зээл ингээ олдож байгаа. Тэр 10 хэрлүү яагаад гэж дамжиж байгааг эрчимчний юмас хариулж байгаа. Дэлхийн банк болон эрчим хүчний яам сангийн яамнаас ажлын хэсэг гаргаад бас дүн шинжилгээ хийсэн байгаа. Тэгээд 31 оноос хойш төсөл хэрэгжинэ. Одоо дамжуулан тэр хүртэл ерөнхийдөө тендер зарлана. Тендер бол 28 он хүртэл ингээд ерөнхийдөө бол эрслээ тооцож ирнэ хугацаануудаа тавьсан байгаа. Тэгэхээр бол энэс хойш бол төсөл сунжрахгүй гэсэн ийм төгөлд байна. За мандахыг шууд тодруулцгаая. За энэ нөгөө эцсийн зээлдэгчийн нэг дамжуулан зээлдүүлж байгаа учраас эцсийн зээлдэгч эрсдлийг бүрэн хариуцна гэдэг сая хариулт өгч шиг боллоо сангийн яам. Тэгээд энэ нөгөө би түрүү хэлсэн чинь тариф өсөхгүй тохиолдол үүсвэл яах вэ? За тэгвэл энийг ингээд төсөвт дарамт учрахгүй гэдэг ийм одоо өрийн удирдлагын тухай хуулиар төсөвт бол дарамт учрахгүй гэдэг бас хариулт өгчлөө. Тэгэхээр би эцсийн одоо зээлдэгч яг энэ асуултанд яг бодтой хариулж өгөөч гэж хэлэх гээд байна. Тариф өсөхгүй тохиолдолд яах вэ? Энэ одоо төсөвт одоо тийм дарамт үүсэх юм биш үсттэй. Энэ алдагдлыг хэн хариуцах вэ? Яаж хариуцах вэ гэдэг дээр нэг хариулт өгөөч. За Андрей микрофон өөрийгөө танилцуулаарай. За стандартын дамжуулах үндэсний сүлжээг үүсгэх хэрэгтэй байна. Асуултанд хариулъя. За мандалгын
Улаанбаатараас Мандалгавын 220 км-ийн энэ шугам бол 330 габариттай баригдсан. 330 км-ийн габариттай баригдсан. Дамжуулах чадвар өндөртэй ийм шугам байгаа. За Мандалгаваас 10 хэл татахад бол Тарасын хувьд хамгийн ойрхон. Ингээ 220 км-ийн шугамар бол холбоход за схемийн найдваржилт гормын хүндрэлүүд арилгахаар ийм тооцоолоор анх санал оруулсан. За хар орон нийслүүлэхтэй холбоотойгоор 600 мегаваттын хэрэглээг авчирж байгаа. За энэ нь бол Улаанбаатар хотын Баян ханга баригдах 500 км-ийн шугамаас хар орон 500 км. За цаашаага улаастай 500 км болохоор ийм одоо За гүйцэтгэж хариулъя. Энэ дээр микрофон. тийм учраас нийслэл хотын хэмжээний бүрэн шилжсэн тохиолдолд бол энэ дааш зайлшгүй 500 км-ийн шугамар явна. За өнөөдрийн байдлаар бол хар орны бүтээн байгуулалтын энэ 220 км-ийн шугам бол одоо үргөө гүйцэтгэж байгаа гэж үзэж байгаа. За эцсийн зээлдэгчийн хувьд бол энэ төсөвт ямар нэгэн дарамт учрахгүй дамжуулах сүлжээ компани тарифыг хичмэс зохицуулах хороо баталж өгч байгаа. Зохицуулах хороон дээр бол яг энэтэй адилхан манай дээр нэлээд олон төсөл хэрэгжиж байгаа. За энэ валютын ханшны зөрөө бусад ялдагдлуудыг тооцоод бид нар бол зохицуулах хороон дээрээс дамжуулалтынхаа тарифыг батлуулаад ингээ явж байгаа. Тийм учраас дамжуулах сүлжээ компани өөрийнхөө одоо тариф суулгаад энэ алдагдлын гаруул явна. За хугацаанд хэрэгжих одоо бүрэн үндэслэлтэй байгаа. За гүйцэтгэж хариулъя. Өөрчлөсөн байдлаар бол олон одоо судалгааны ажлууд хийгдсэн. За Дэлхийн банк, Сангиам одоо ингээ эрчимчний яамнаас за 2 аймгийн 7 сумын нутгаар явж байгаа. За 2 сумын нутг дээр бол жаахан хаттай, бусд нь бол Тарасын хувьд хэвийн за 7 сумын иргэдийн төлөвчтэй хурлаар ороод энэ зөвшөөрөл юмнууд бол байгаль орчны үндэгээ бусад одоо үндэгээний ажлуудаар бол таниулж явсан. Тэгэхээр бол орон нутгийн зүгээс ямар нэгэн одоо эсэргүүцэл юм гарахгүй. Техник технологийн хувьд бол одоо урд нь хийж ирсэн ажлуудаа ижил төстэй ийм байгаа учраас бол бид нар энийг бүрэн хийгдэнэ гэж үзэж байгаа. За төсөв төртгийн хувьд бол 1 км шугам 570 сая. За жишг үн бол 550 саяас 580 сая хооронд байгаа. Тэгэхээр энэ бол ямар нэгэн байд. За жохлон сайд нэмж хариулъя. Манай эрчим хүчний яамныхан дээр Тарасын ач холбогдлыг харилж байгаа дутуу яриад байна да. Энэ хамгийн том ач холбогдол нь Улаанбаатарын ачааллыг бууруулж байгаа шүү дээ. Цаад зорилго нь бол говийн бүсийг хангаан бүстэй ингэж холбосно. Өөрөөр хэлбэл говийн их усүрийг хангаан бүс рүү чиглүүлж байгаа ийм дамжуулах шугам. Игцэг гişүнэ хэрвээ дамжуулах шугам байхгүй бол их усүр бариад чирэггүй шүү дээ. Одоо жишээ нь Сэлэнг аймаг дээр шинэ их усүр говийн дүүрэн гурвалтай баригдаад дуусж байгаа энэ жил. За одоо тэрийг холбох ажлыг бол улс хийж өгөх хэрэгтэй. Жишээ нь шугам. Тэгэхээр дамжуулах шугам гүүгээр бид нар шинэ их усүр гэж бодохын чирэг байхгүй. За энэ шугам бол яг тэрүүгээр өндөр ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл Улаанбаатараас говийн бүс рүү эсвэл хангаан бүс рүү чиглүүлэх шугамыг өөрөөр хэлбэл Улаанбаатар дээр ирэх ирээдүйн одоо нэмэлт их ус, нэмэлт ачааллыг одоо бүс нутагт нь одоо тэнд нь дамжуулах шугам хийж өгснөөр ачааллыг бууруулж байгаа юм асуудал. За улсын хурлын гишүүд заяа бол